Энэ туйлын догшин жинхэнэ чөтгөр мэдээр өөрийн сэтгэлийн гүндэх гаж гутамшигтай хүсэл шунлаа хангахын тулд залуу үзэсгэлэнтэй охтыг сонгон довтолж тэднийг харгас хэрцгийгээр алж бүр цаашлаад цогцыг нь хэсэглэн задлан дараа нь өөрөө үзэж таашаал авдаг байсан юм. Энэ хүний чөтгөрийн мэд авир орон нутгийн иргэдэд маш их айдас төвшөр төрүүлж хүмүүс өдөр бүр айдастай бүх хүн аюулд байна гэсэн байдалд амьдарч байна. 1990 оны 2 дугаар сарын 1 өглөө Гуанжу хотын цагдаагийн газарт аимшигтай мэдээлэл иржээ. Цагдаа нар хэргийн газарт яаралтай очин шалгахад залуу эмэгтэй цогцос дээшээ харсан байдалтай хэвдэж байв. Түүний хүзүүн дээр илт багалзуурдаж дарсан улмөр байсан нь боомлогдсон байж болзошгүйг илтгэж байв. Аимшигтай талигачийн нүд нь бүлтээж цуснд бодогдсон байснаас амь тавихынхаа өмнө асар их өвдөлт зовлонг туусныг харуулж байлаа. Мөн талигачийн доод бие нүцгэн дээд биедээ хувцастай байсан нь тэр амьд ахуйда аимшигтай доромжлол ёс бусын харьцаанд өртсөнийг илтгэн. Хэргийн газрыг шалгах явцад цагдаа нар талигачийн хумсны завсраас арсны жижиг хилтерхий бага хэмжээний цус олжээ. Энэ нь бүсгүй халдагчтайгаа тэмцэж эсэргүүцэх гэж оролцсны шинж байж магадгүй байв. Гэсэн ч орчны газарт ямар нэг тэмцлийн улмөр илрээгүй байсан тул цагдаа нар алуурчин ямар нэг аргаар хохирогчдыг хянаж эсэргүүцэх боломжгүй болгосон байж болзошгүй гэж сэжиглэжээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлж хэргийн газраас бүх төрлийн нотлох баримт цуглуулан задлан шинжилгээ хийж эхлэв. Мөрдөгчд мөн тухайн орчны оршин суугчдыг байцааж хэрэгтэн харсан гэрч олох гэрчийн мэдүүлэг авахыг хийжээ. Гэвч анхны мөрдөн шалгалтын явцад томоохон дэвшил гараагүй байна. Хэргийн газрыг наривчлан судаасны дараа цагдаа нар хэд хэдэн чухал дүгнэлтэнд хүрчээ. Юуны өмнө газар дээрх уул мөрүүдийг үндэслэн энэхүү газар нь аллагын газар биш, харин алуурчин цогцыг авчирч хайсан газар гэж урьдчилсан байдлаар тогтоогдов. Өөрөөр хэлбэл алуурчин эмэгтэйг өөр газар хөнөөгөөд дараа нь цогцыг энэ бутны орчинд нуух зорилгоор авчирсан байж болзошгүйг харуулж байна. Шүүх эмнэлгийн шинжээчид болон мөрдөгчд цогцыг наривчлан шалгаж шинжилсэний түнд хэд хэдэн чухал дүгнэлт гаргажээ. Нэгдүгээрт талигаач нас барахаас өмнө хүчтэй тэмцэл өрнүүлсэн шинжтэй байв. Хохирогч алуурчинтай ширүүн тэмцэж өөрийгөө хамгаалахын тулд чармайсан гэдгийг харуулж байв. Хоёрдугаарт хохирогч механик боомлолтоор буюу амьсгалын зам нь хүчээр хаагдаж амьсгал авч чадахгүй болсноос болж нас барсан нь тогтоогдов. Эдгээр шалтгаан нь алуурчны харгас хүний мөсгүй шинжийг улам тодруулж өгчээ. Хамгийн аимшигтай нь цагдаа нарын олсон нотолгооноос үзэхэд алуурчин эмэгтэйг хөнөөснийхээ дараа хүчирхийлсэн байж. Энэ нь түүний гаж, бузар санаа, хүнлэг чанаргүй аимшигтай авирыг бүрэн илчилж байна. Хохирогчийг алсан төдийгүй нас барсны дараа доромжлон хүчирхийлсэн нь хүний нэр төр амьдралын үндсэнийг үл тоомсорлсон зэрлэг садист үйлдэл байлаа. Гэвч хэргийн газарт хангалттай улмөр баримт олдоогүй тул мөрдөн шалгалт төр зогсон байдалд орж тодорхой ахиц гарсангүй. Гэвч энэ харгас алуурчин тэнд зогссонгүй, харин улам бүр аимшигт гэмт хэрэгэ өргөжлөв. 1990 оны 2 дугаар сараас 1994 оны 9 дугаар сар хүртэл Гуанжу хотод эмэгтэйчүүдийг хүчирхийлж алсан аимшигтай цовруул хэрэг гарчээ. Цагдаагийн аль бие усны товар баримтаар нийт 19 ижил төрлийн хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр хэргийн нийтлэг шинж нь бүх хохирогч залуу эмэгтэйчүүд байсан ба 19 хэргийн 18-д нь цогцыг хэсэглэн задлаж зэрлэгээр хайсан байж. Цагдаа нар эдгээр хэрэгт холбогдох нийтлэг баримт холбоосыг судласны дүнд дараах зүйлсийг тогтоов. Нэгдүгээрт хохирогчдын ихэнх нь Гуанжууд гаднаас ирсэн эмэгтэйчүүд байв. Энэ нь алуурчны зорилтод бүлгийг сонгохдоо амархан хуурж хяналтандаа байлгаж болох хүмүүсийг зориудаар сонгосон байж болзошгүйг харуулж байна. Хоёрдугаарт хохирогчдын нас ерөнхийдөө нэлээд залуу байсан нь алуурчны залуу эмэгтэйчүүдийг хандах тодорхой сонголт буюу гаж хүслийн илрэл байж болзошгүй гэж үзсэн. Тэр залуу эмэгтэйчүүдийг зорилтод бүлэг болгож гаж аимшигтай хүсэл шунлаа гүйцэлдүүлэхийн тулд сонгож байсан бололтой. Мөрдөн шалгах явцад цагдаа нар хэргийн эзнийг илрүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авчээ. Тэд хэргийн газруудыг наривчлан шалгаж бүх төрлийн нотлох баримтыг цуглуулж шинжилгээ хийсэн байна. Үүнтэй зэрэгцэн орон нутгийн хяналт эргүүлийг чангатгаж ижил төрлийн хэрэг дахин гарахаас сэргийлв. Гэвч эдгээр хэргийг илрүүлэхэд амархан байсангүй. Алуурчин маш харгас аргаар хохирогчдыг хөнөөж цогцыг хэсэглэн задлаж зилүүд газар хайдаг байсан тул цагдаа нарт хэргийн газар болон мөр илрүүлэхэд асар хэцүү болж байв. Алуурчны үйл ажиллагааны арга барил мөрөө нямба далалсан байдал нь түүнийг тодорхой хэмжээний гэмт хэргийн туршлагатай төлөвлөгөөтэй хүн болохыг илтгэн.
Хэрэг бүрийг газар дээр нь шалгахад тодорхой нийтлэг хэв шинж ажиглагдсан байдаг. Бүх тохиолдолд хохирогчдыг боомлон хөнөөсөн байсан. Мөн хохирогчдын цогцыг алуурчин уутанд хийж дараа нь чимээгүй гудамжны зах эсвэл хогийн цэгт жижиг ачааны машинаар авчирч хайсан нь тогтоогдов. Эдгээр хэрэг тасралтгүй гарч байсан тул цагдаа нар 1992 оны 10 дугаар сард тусгай ажлын хэсэг байгуулж ийм төрлийн хэрэгүүдийг нэгдсэн байдлаар шалгаж эхлэв. Гисэн хэдий ч ихэнх хохирогчдын цогцос зөвхөн хаягдсан газартаа л олддог байсан тул нотлох баримт мөр хомс байсан. Энэ нь мөрдөн шалгах ажлын гол бэрхшээл болсон юм. Цагдаа нар идэвхтэй мөрдөн шалгалт явуулсан ч алуурчны байршил хөдөлгөөнийг тодорхойлох боломж удаан хугацаанд гарсангүй. Алуурчны нарийн төлөвлөсөн болгоомжтой үйл ажиллагаа нь түүнийг цагдаагийн нүднээс бултахад хүргэж хэргийн мөрдөн шалгалт гацсан байдалд орлоо. Харин энэхүү харгис алуурчны нэр бол Ло Шубяо. Тэр 1954 онд төрсөн ба Гуанжу хотын угуул жирийн ажилчны гэр бүлээс гаралтай. Эцэг эхэн шударга энгийн ажилчид гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр хөдөлмөрлөж хүүдээ илүү сайхан ирээдүй бүтээхийг хүсдэг байж. Амьдралын нөхцөл хүнд байсан ч тэд хичээж зүтгэсний хүчинд Ло Шубяо ахлах сургуулиа төгсөөд нэгэн дээд сургуульд эсэж чадсан нь тухайн үедээ сайн амжилт гэж тооцогдож байлаа. Гэвч багш нарын дурдсанаар Ло сурлагандаа муу байсан. Тэр ихэнхдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, хичээлдээ сонирхолгүй, бас хулгай хийх зуршилтай байж. Энэ зуршлын улмаас тэр сургуулиасаа олон удаа зэмлэл шийтгэл хүртсэн байна. Түүний хулгай хийх зан нь сурлагын амжилтгүй байдлаас үүдэлтэй бухимдал, эсэргүүцэх сэтгэл зүйн илрэл байсан. Тиймдээч тэр буруу замаар сэрэл сэтгэлийн ханамж авахыг оролдсон нь эргээд зан чанарт нь сөргөөр нөлөөсөн байна. 1974 онд дөнгөж 20 настай байхдаа Ло Шубяо хулгай хийсэн хэрэгт баригдаж 2 жилийн хорих ял авчээ. Гэвч тэр шоронд 2 жил өнгөрөөсөн ч суллагдсныхаа дараа өөрийн үйлдэлийг эргцүүлэн бодож засрах оролдлого хийгээгүй. Харин ч дахин хуучин зуршилтаа орж хулгайгаа үргэлжлүүлв. Энэ давтагдсан гэмт үйлдэл нь түүний угийн зан чанар сэтгэлгээний хэв маяг нь бараг өөрчлөгдөөгүй харуулж байна. Ло асуудал уруу таталтай тулгарх үедээ зөв замыг сонгох төвчээр хяналтгүй нэгэн байлаа. Мөн тэр сэтгэл зүйн хувьд тогтворгүй амьдралдаа сэтгэл дундуур өөрийн чадварт эргэлздэг бас амархан амжилт хурдан ашиг хүсдэг хүн байсан байна. Эдгээр дотоод зөрчил сэтгэлийн хоосорлон түүнийг хулгайгаар дамжуулан сэтгэл ханахаас гадна мөнгө олох ганц арга гэж үзэхэд хүргэж улмаар илүү хүнд гэмт хэрэглүү хөдөлсөн юм. Ло Шубяо дахин 3 жил шоронд хоригдсон ч түүний сэтгэлгээ дотоод зан чанар огт өөрчлөгдсөнгүй. Тэр өөрийн үйлдэл гэм буруугаа гүнзгий тунгаан бодож эргэцүүлсэнгүй. 1982 онд шоронгоос гарсныхаа дараа тэр санамсаргүйгээр Лю гэх эмэгтэйтэй танилцж тухайн оны 9 сард гэрлэв. Гэвч гэрлэлт болоод хүүхдүүд төрсөн нь Лог гэмт хэрэгээс ангижруулж чадсангүй. Харин ч эсэргээрээ хүүхдийн өсөлт гэр бүлийн хэрэгцээ зэрэгс үүдэлтэй санхүүгийн дарамт нэмэгдснээр тэр хулгайгаа улам гааруулж хулгаасан эдийн хэмжээч улам нэгссэн. Ердийн гэр бүлд гэрлэлт хүүхэд төрөх нь хариуцлага төлөвшөл авчирдаг. Харин Логийн хувьд тэр нөхөр эцэг хүний үүрэг хариуцлага ойлгоогүй. Харин энэ боломжуудыг гэмт хэрэг үлдэх шалтгаан болгож хувиргасан байна. Тэр хүүхдүүдийнхээ хэрэгцээ мөнгөний дарамтыг хулгай хийх шалтгаан болгон ашиглаж улам буруу замыг сонгосон юм. Тэр өөрийн хувийн ашиг сонирхлыг бусдын эрх ашигаас дээгүүр тавьж өөрийн үйлдэл гэр бүлдээ ямар гүн хохирол учруулж байгааг ойлгоогүй. 1983 оны 2 дугаар сард Ло 3 дахь удаага хулгай хийм баригдаж энэ удаад 5 жилийн хорих ял авсан байна. Урт хугацааны ял эдэлсний дараа тэр 1987 онд суллагдав. Гаднаас нь харахад Ло Шубяо засарч муу зуршлаа орхисон мэт байв. Тэр хэвийн амьдралд орж хууль ёсны бизнес эрхэлж байгаа юм шиг харагдаж байлаа. Гэвч энэ засарсан мэт дүр төрхийн цаана тэр үнэндээ аимшигтай алуурчны зангаа нууж дотроо дахин бузар санаагаа тээж байж. Дараагийн хэдэн жил Ло Шубяо дахин хулгай хийсэн нь илрээгүй. Гаднаасаа бол нийгэм дуусаж жирийн ажилчин мэт харагдаж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол зүгээр л хүн бүрийн итгэлийг олж авахын тулд зүүсэн баг байсан юм. Тэр өөрийн доторх муу санаа хүнлэг бус амь насыг үл хүндэтгэх хэрцгий аран шангаасаа хизээж салахгүй байсан бөгөөд гаднаа жирийн хүмэд дүрсгэж нийгэм дууссан чөтгөр болжээ. 1990 оны 2 дугаар сарын 1 өглөө Ло машинтайгаа зориггүй тэнэж явахдаа нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйг харав. Тэр агшиндал түүний дотор муу бодол гаж хүсэл төрж Ло Шубяо шийдвэр гарган машинаа эмэгтэйн хажууд зогсов. Тэр сайхан үг итгэл төрүүлэх байдлаар эмэгтэй хуурч суучих гэж ятгсан байна.
Эмэгтэй тухайн үед такси олдохгүй бухимдаж байсан тул Логийн машинд итгэн суусан аж. Гэвч тэр энэ мөчөд амьдралаа үр далтахаа мэдсэнгүй. Ло Шобяо эмэгтэй анхаарал сарнсан мөчөд машина зилүүд газар руу хөтөлж гинэт түнлүү халдсан байна. Эмэгтэй цөхрөнгөө баран тэмцсэн ч харгас аль орчны өмнө хүчин мөксдөв. Хүсэл шуналдаа бүрэн авцсан Ло эмэгтэй хүзүүнд гараа шахан боомлж тэр эмэгтэй амьсгал хураах хүртэл боомлсон байна. Үүгээрч зогсохгүй тэр бузар хэрэгэ үлджээ. 1991 оны 4-р сарын 1-ээр Ло Шобяо дахин өөрийн дараагийн золиосоо олсон. Энэ удаа залуу үзэсгэлэнтэй нэгэн гадаад эмэгтэй байв. Гэвч энэ удаа түүний газуурал бүр гүнзгийрч тэр зөвхөн албадсан төдий биш бүр цогцыг нь гэртээ авчирсан байна. Тэр цогцыг орон дээрээ тавьж шүнжин хамт байсан гэдэг. Маргааш өглөө нь Ло Шобяо цогцыг зэрлэгээр хайж мөрөө нуун далдлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам алуурчны сэтгэл цожирдох нь багасж хүн алхам түүнд ердийн мэд зүйл болж хувирсан. Тэр шөнөбөр машина жолоодон гарч дараагийн золиосоо хайдаг зам дээр хэсүүжилсэн алуурчин болж хувирчээ. Түүний ундаг микроавтобус нь бусдын хувьд энгийн тээврийн хэрэгсэл байж болох ч Ло Шобяогийн хувьд энэ нь муу ёрын үйлдэлийнх нь хэрэгсэл байлаа. Тэр золиосоо олмогцоо гинэт дайрч хоёр гараараа золиосныхоо хоолойг шахан түүнийг амьсгал авахын аргагүй болгож тэрхүү гин зэмгүй хүмүүсийг мөнхийн харанхуй руу түлхэж өргөдөг байсан. Гэвч хоригчийн амь тасарсны дараа Ло Шобяо зогсдоггүй байв. Тэр цогцыг машиныхаа ард чирч оруулаад шүн дөлөөр гэртээ авчирч дээврийн хөндөдөө нуудаг байсан. Энэ аимшигт үйлдэлүүдийн үр дүнд Ло Шобяогийн машин жинхэнэ там руу хүргэх тэрэг болон хувирсан. 1991 оны эцэст гэхэд Ло Шобяо дараалан 6 эмэгтэйг ихэнх нь залуухан гин зэмгүй бүсгүүчүүд алуулсан байлаа. Бүхэл хот айдас төгшүүр давтав. Шөндөө гудамжинд нам гүм хүмүүс ганцаараа явхаас айж бүр ганцаараа зам гарахаас ч эмээдэг болсон. Цагдаа нар энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд асар их хүч нөөц зарцуулж хагас жил гарын турш 100 орчим сэжигтнийг шалгасан байна. Эдгээрт өмнө нь ял идэж байсан этгээдүүд, гэмт хэргийн сэжигтнүүд мөн хэргийн газар ойр байсан хүмүүс багтаж байв. Цагдаа нар нарийн байцаалт нотлох баримтыг цуглуулах ажлыг явуулсан ч ДНХ-гийн эцсийн шинжилгээ бүх хүлээлтийг үгүй хийжээ. Бараг 100 хүний хэнийж ДНХ алуурчны уул мөртөө таараагүй. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа гацаанд орох үеэр Ло Шобяо хэрэгэ бүрч амжигтайгаар давтан хийж байлаа. 1994 оны ихэр гэхэд тэр нийт 16 залуу эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн байлаа. Ингэснээр Ло Шобяо хүн чанараа бүрмсэн устгаж, цуврал аллагын сүдэр тунд ухаан санаагаа бүрэн алдсан чөтгөр болон хувирсан. Харин 1994 оны 9-р сарын 1-ээр нэгэн өдөр уг аимшигт хэрэгт томоохон эргэлт гарчээ. Залуу эмэгтэй цагдаад хандан төмөр замын буудал дээр дээрэмдүүлсэн, цүнхээ булаалгасан гэмт итгээд түүнийг хүчирхийлэхийг зардсан гэж мэдүүлсэн байна. Аз болоход тэр эмэгтэй ухаантай сэргэлэн зангарган алуурчны гараас зугтаж чадсанаар амнасаа авран үлдсэн аж. Тэр бол 19 хохирогчдоос цор ганцаараа амьд үлдсэн бүсгүй билээ. Мэдүүлэг авсан цагдаа нар нэн даруй тухайн бүсэд шалгалт явуулж нарийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлв. Ингэснээр тэдний анхаарал сэжигтэн Ло Шобяо руу чиглэсэн байна. Зугтаж чадсан эмэгтэй түүнийг эргэлзэлгүйгээр таньсны дараа цагдаа нар Ло Шобяог газар дээр нь баривчилж шуурхай ажиллагаа явуулав. Үүний дараа түүний гэртэн нэгжлэг хийсэн бөгөөд хайгуулын явцад хохирогчийн мэдүүлэгт дурдсан цүнхийг олсон байна. Гэвч үүнээс ч илүү аимшигт зүйл илэрсэн юм. Харин Логийн орон дээр олон эмэгтэй хүний хувцас, харин орны дэрэгдэх шүүгээнд 100 гад ширхэг эмэгтэй хүний дотор хувцас хадгалагдаж байжээ. Эдгээр баримтууд цагдаа нарт түүний эсрэг сэжгийг болон баттгаж мөрдөн байцаалт илүү гүнзгийрч эхэлсэн байна. Цаашдын байцаалт нотлох баримтын шинжилгээний дүнд Ло Шобяогийн аимшигт аллагууд илчлэгдэж, тэр үнэхээр олон жилийн турш залуу эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хөнөөж, цогцыг нь зэрэмдэглэн хаж байсан алуурчин болох нь батлагджээ. Ингэж олон жил нуугдж, гэмт хэрэгэ даллаж явсан Ло эцэст нь баригдаж, 18 эмэгтэйг аимшигтэйгээр хөнөөсөн гин буруутайд тооцогдсон байна. Түүний хүнлэг бус хэрцгий арга барил нийгмийг цочросон юм. Эцэст нь 1995 оны 1-р сарын 20-нд энэ алуурчин цаазан ялавч хийсэн нүглийнхээ төлөөсийг төлсөн. Харин энэхүү хэрэг нь маш чухал сургамжийг өгч байна. Ялангуяа залуу эмэгтэйчүүдэд зориулан өөрийн аюулгүй байдлыг байнга анхаарч шүн ганцаар явахыг аль болох зайлсхийх хэрэгтэй. Гэрэлтүүлэхдээ хүн хөдөлгөөнтэй газраар явахыг хичээх, шүн гарч явах эсвэл аялалд гарах үедээ итгэлтэй хүндээ урьдчилан мэдэгдэж, таны байршлыг тодорхой байлгах нь хамгаалалт болдог.
Хүн бүрийн анхаарал сэрэмж бол аимшигт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн хүчтэй хамгаалалт юм а.